Нэгэн нарны доор нэгэн цаг үед амьдарч буй. Элэгнэгт монголчуудаа энэ өдрийн тажлаа мэндийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Subscribe дарж комент үлдээсэн сар болгоход монголчуудад баярлалаа. Миний бие бүлтрикийн дараагийн ангийг өвтөр дөргөө оруулах гэсэн боловч дээр үеийн зээл 130 шиг маниулж ясганаалгүй. Болор эртний ноутбук маань балиар дамсаалгачудаас гаргасан байдгийг. Гэсэн ч өгөж өгдөггүй үнжээ шиг жаргаж өгдөггүй жангов шиг зэтгүүлсээр үнсгэлжингийн үлгэр үргэлжилсээр байна. Эзэн энэ манай маагдаж ари явал болох юм бол гэж хаяа санаа завнах юм. Хэрв тийм өдөр ирэх аваас хөдөө яваачаад дараа насанда геймер лаптоп болоорой гэд сэнэглэгчийн тастад дэрлүүлмэр санагддیں۔ Ари явал гэж. За уг болширч үсэг илүүтгэх нь бичлэгтээ орцгоё. Дөрмийн дагуу дүлсэн хоолгоор тайлбар явсны ар дээр бүлтрек нэрээ ус барьчихсан нэг паб руу пэ авах гэж алхаж байна. Бодлоод л Найтогийн байрны паб дотор нууц байралтай байд юм байлээ л д. Яваад орсон тэмэг үсгэсэн Вин Дизель барьтаа энэ гусчихсан. Манай руу нэг сүртэй муухай харснаа нууц үгээл. Танк шээ онгоцчтой. Ороор. Ингээд орц руугаа дагуулж орж байгаа юм шиг зам заагаад оруулахад харанхуй бодол дотор гачин сайхан өвсөөхөн дэр. Мөрүүдэн дээр ресепшнтэй. Тэгэл үүдний өхөн буудлаа танилцуулаад буудлага нь байгууллага танилцуулаад баруун салгааг заагаад явж байснаа Ахмадын рейшэ байгаа гэдээ явах гэтэл бүлтрик чи цог орохгүй мө гэсэн чинь би нэг л ахмадаас жиргээд идэм АББ-д үзүүлээд идэм үү хайшин бүдэг бадаг бүрслэтэй канон дотор хөр өсөрөн почкины төгөрчөд яваад байгаа юм шиг юмэр. Бэбэр ядсан бабын фотол дотор хог үрсгэл юм байна. За тэгэл Ахмадын өрөөнд ирээд амар мэндэ гэсэн чинь үхрийн ошонтлож үзээ үчи гэж бол хэлээгүй. Шидэ гаргасан бол гэрээгээ хийгэрэй гэхэд аава мужийн цагдаа газар исэн гэрээ байна. Загдаа амгаалтай алга гэх мэтэн бидрээ халахвч. Бэдээ Нат Godsin сумын дор ажилладаг ер бусын үзэгдлүүдийг зохицуулж шийдвэрлэдэг байгууллага. Nat Gods гэдэг нь мөнхийн шөнийн бурхан гэх юм уу та. Gods гэхээр эмэгтэй бурхан гэлдэг штэ. Монголоор дарих гэх юм уу? За ямар ч тааш нэг тиймэрхүү. Гэрээгээ гэсэн эргэнэ үнэлгээ натратаар бодлуулаад иргээд манай натратаж явж таван шир ороод буцаад таксисэн чинь тагтвж ирээд арай ч өрсөн чинь ажилд харж яадаг. Тийм завхарсан юм нэртэнцүүд байхгүй учраас гарын үсгээ зураад хурууныгээ дараад л гэрээгээ ээжгэн. Чи одоо бидний нэг боллоо. Давтаа морил. Нэг юм сануулж хэлгээд Найтокод хяналтаа алдах эрсдэлтэй байдаг шүү. Ахмад ажлын ширээн дээр хайрцгаа нэхэд дотор нь энэ та нарт юу гэж ярагдаж байна? Эхэндээ би айлдараад эсэн бусын бодлоо. Яаж яхад төрөн АББ дэнтргээ солиорсыг жилгөө. Тэгсэн чи харин лав байдгийн цуссаараа тэгэлгэж. Тэгээд нэг өрөөлөд агуулж ороход үеийн Найтокийн ариа болгосдیں۔ Тахлын өрөө маягийн юмроо оруулж ирнэ. Манусийн өгөндлсөн орохгүй бол иймэрхүү юм болно гэдгийг л харуулад байгаа юм. Ер нь манай монголч тэр ажиллагчид ихний өдрөөл ажлын байрныхаа хамаг мөгөн төрүүлээд харуулж хэрэгтэй. Тэгэхгүй чихэр шиг юм ярьж аваад чичээний дан шиг нөхцөл байдал таягаар Жинзи байтгаа Чингис хааны үеийн дайчин чимрэн. Тэгээд араас нь өрхий Жинзи нарыг хараалаад дуусч байгаа юм. За бас юу үсэл орч. Үүслэлээр домог асуугаад бүлтрийг минутын онцлог шиг л дурж өгнүүлнэ. Гламортын дурсамжаа аслахуусчих шиг болсон. Дэрнэс гэтас бүлтэрсэн мань нөхөр талент хараад ажлаа хийгээж удахаас аацных нь үүслийн тухайд амаг мэдхүү. Ахмад манай бүлтрийг тандан хүмүүс шийдэн шингээж замнал төр хүчилж авдаг. Гэж хэлэхэд бүлтрийг өчигдрийн уулзалтан дээр дүүжлэгдсэн нэр замлын тухай хэлж байсыг санана. Манайд 4 замлын 9 төр зэргийн шингэн байгаа. Чамд би сэр буюу харагчийн замлыг санал болгож байна. Гэхдээ яарч битгий шиг дарга. Эхлээд алхимын өрөөлөө очиж хөвшин нээлттэй уулз.
Тэр ч амцсан шийдвэр гаргахад туслана. Ойлголоо ах юм да. Эртний Фейзак болон Hermes-ийг мэддэг төвөгч гэлөө. Зүгээр л олон жил судалсан. Эхлээд мэддэг энгийн зүйлээс яг л хэрэгтэй. Дахиад яванда Розал хааны өвхлийн дараа алга болсон. Эдгээр дэвтрүүдийн нууцыг тайлж чадах байх. Дэвтрүүдээс ихэнх нь алга болсон. Би өрдөө 3 хөлбөр олж авах гэж маш их хичээсэн. За Розал Густави заан гэж нэг хүний нэр гараад байгаа юм. Миний хувьд дараагийн үйл явдал төхийг төвөж мэдэхгүй. Зөвхөн энэ ангийнхаа өрөөндөл эргэлдэх нь наадах болохоор яг амар учиртай юм гэдгийг тодорхойлж мэдэхгүй. Ямар ч тааш дээрүүд амьдарч байсан, мэргийн үзрэг зохиосон, уурын хөдөлгөр зохиосон гэдэл нийл дэвтэлэг байгаа юм да. Үлтрийг анхаарал хөшөөг нь хараад надтай адилхан шилж өчөж магадгүй юм гэж боддог. Энэ ертөнцийн 1349 он гэдэг байгаач манайхаар бол манайх 1900 он хавцаа 1800 оны сүүл хавцаа ч юм уу баг шиг байгаа юм. Эдлэж хэрэглэж байгаа зүйлс буу шийдвэрийг харахаар юу ч гэсэн энэ хүн ямар нэгэн өчиг занглаатай холбогдож магадгүй гэд одоохондоо ингэж л өрхий. Тооны зохиосон эдгээр тэмдэгтүүд нууцлах хүчийг агуулдаг хэлцдэг. 150 гаруй жилийн дорж энэч тайлж уншиж чадаагүй юм. Би хэдэн тэмдэгтийн өмчрийг олсон. Эдгээр нь тоог илэрхийлж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Ерөнхийдөө өдрийн тэмдэглэл л дээ. Гэхэд нөгөө сүртэй тайлагдшгүй энтергээд байсан хэлбэршүүлсэн жунгоо авчиг биш таарна. Мань хүн амьдралдаа анхудаа гитатан болторсондоо баярлаж үгсэг гэлгүй бүгдийг нь толгой дотроо эзэн хааны хаалгаар уншина. Шингэний голдол хөөрвөл эзэмших гэж биш өөр юм болгож мэдрэх гэж бос үйлдэл хийх. Шингэний нэрсэн бэлэгдэлтүүдийн зүйл биш тодорхой дүрслэл ба өөр юм болгож эзэмшихийн тул хөөр юм. Би буруу сонголт хийсэн. Одоо бодоход харагчийн эсвэл тэнүүлчийн замналыг л сонгох байсан юм. Глайн яасан бэ? Би харин тайлж унших гэж оролдоо. Хүүхдэрээ байна да. Сонголтоо хийсэн үү? Би чамд нарийн хэлж өгөх болно. Маньхүү ер нь гэртээ арих замаа бодсоор л яваа. Тийм болохоор шидийн болон нууцлагын замналууд л сонирхлыг нь татна. Дээр нөгөө хүчээс дээр харагчийн замналыг гарсан болохоор би шийдлээ. Харагчийн замналыг сонгоё. Чи нэгэн л сонгосон бол эргэж бодож чадахгүй шүү. За сонголт тавьсан учраас эхэлцгээе. Авдрын яралаас авсан атга гурлаар хийсэн гэдэг шиг баахан хооронд нойлоод Нарка гэдэг ордонд явчихна. За одооноос шингэн мөнгө гэхгүй зүгээр Нарка гэдэл явчих. Гарах замаа олох болтугай хангаа дэлхийд өргөё гэд 100 гарын ядам хоргоор нэг сэрж мөргөд л даруулгагүй яралыг нарсан байд юм аа. Содос тагсан цусаар нь хүч гэдэгчин урсаад л хөвгшин найл заавар гэдэл эцэст нь нэг юм хүчээ хянаж чадна. Чи одоо миний авраг уншаад эрүүл мэндийн байдлыг минь хүртэл мэдээж болно. Сонслог харааг хэдрүүлж хэрэглэвэл сонслог хүчийг чинь барж өрхий чинь марж болно шүү. Духан дундаа асуудтай дуусахор болдоггүй ч тухайн хоёр давшаад унтрааж цаадаг сонслог хараа гэсэн шарангантай болчихж байгаа юм. Үүнээс гадна ирээдүйн зүгнэх болон янз бүрийн шидийн зан үйлүүлж чадах чадвартай болсон байдаг. Тэгээд л хөвшин найл чөтгөр агнах хэрэгслүүдийг нөгөөд ахмад руу явуулна. Чамаг дайжгүй байгаа гэж хөвшин найл надад хэлсэн. Эхэндээ чи ямар нэгэн зүйл сонсож эсвэл харах болно. Гэхдээ санаж яв. Сонирчсан өвөл дөрөвдөг шүү. Юунд оролцохгүйгээ мэддэг байгаарай. Чи одоохондоо төр ажилтан хийх болно. Чиний зэлэн 7 хоногт 3 фунт. Энэ орчилгоо 12 фунт шүү. Глайны ах бенснаас их болдог болчихлоо. Ашгүй амжиргаад ажиллана гэдэл гуяа алга дадлаа. Эхлээд нэг тайг аваарай. Тэгээд вэлчин гэрээ иргэн дөрөнд алах. Энэ бол чиний өдөр тутамдаа их ажил. Дэвтэр ааныг санах гэж оролд. Сануул хэлээрэй.
Леонардтай цуг Найт Авгийн хуваар эхний даалгавартаа мордлоо доо. Нэг тамхины худалдаачны хүү хулгайлагдсан хэрэг. Бид зөвхөн Биондрын асуудлыг хариуцахгүй юм уу? Юу гэж? Бид ч хамгаалтын байгууллагын нэр дээр явдаг. Энэ ч бидний ажил. Санаа зовлтгүй. Харагчид хүн илрүүлэхдээ сайн байдаг. Энэ хүүгийн хувцс. Задагдах юм. Жир гэж үзүүлдэг. Бүлтрэгч нөгөө тайга ашиглаж зан үлээгээд тухайн хоёр төвшин ширинганаас агаад үгэн барилэг олно. Тэр тайг нь чиглүүлэх цаваа юм байлээ л дээ. Хоёр нутгийн индиан хөө булгаалсан байдаг. Леонард ч алив зам 50 төв гэдэл дөрмгөө авах ашигла дөвчгнэж гарна. Тэгээд хүүг аваад гарах гэтэл бол булсан нутгийн индианууд дэм буудлын дэв болж усч ирээд тэр бүхэнд эндэл хөөрөх юм болно. Байлаар муу буудлын дэв барахгүйгаа мэдээ зүгтаах гэдэл Леонардын чадвар нь шүн дундын шүлсгүй шүлэгчин гэдэг нэртэй ба биеийн сүлтэй бусдыг бий. Хялбар өндөж чадна. Тэрэл утсыг чинь бий. Ингэсэн чинь тал үнэндээ тасраад унсан байдаг. Миний чадвар гүн ойрон давтуулна. Үлснийг нь өөр хүмүүсээрээ зохицуулчихна. Би өндрийн талаарх дурсамжийг хүртэл. Гэхдээ бүлтрекийн тархин жаахан маслаад нэгэн олж харна. Энэ газарт Клайн өвн ирж байсан. Буудлын дэв бол аль нэг байгууллагт хариалагддаггүй. Хяналтаа алдсан. Би ондраач. Ажиллаж дуусаж манай бүлтрэг гэртээ арих гад явлаа. Леонард араас нь харангаа түүний талаар үл мэдэх хүнтэй ямарх ба. Мэдсэн юм аа. Тэр онцгой биш юм байна. Гэртээ ирлээ гэж бодтол. Төрөний байшин байна. Юу болоод байна? Би гэртээ ирчихсэн байх ёстой даа. Энэ өөрөө тэр газарт л Эндиганаас гэр бүлийн дэвтрийн сэжвэр байгаа бол та.